За сайн байцгаана уу? Дундгой аймгийн сайн цусан улсын төрөүний 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгч мөхтэй байна. За бид нар говийн бүсийн боловсролын салбарын шилдэгүүдийг тодруулах алтан зүйл наадамд 2 номинацаар оролцож байгаа. За эхний номинацд бол манай сургуулийн өмнөх боловсролын шилдэг байгууллага гэдэг номинацд орж байна. Хоёр дахь номинац маань бол мэрэгжлийн шилдэг бүлэг буюу тэгш амруулах боловсролыг дэмжих бүлгээрээ оролцож байна. За манай бүлэгт бол ахлагчаар Монгол Улсын зөвлөх багш Мөхтэй Амины бий. За гишүүдээр бол Монгол Улсын зөвлөх багш Сүнжидмаа. За мөн манай цэцэрлэгийн арга зүйч, за харгач багш энэ хэртэн байгаа. За бид гурвын зүгээс бол орон нутаг болоод улс аймаг бүсийн хэмжээнд бол тэгш амруулах боловсролыг сурталчлах, түгээндлэгрүүлэх, арга зүй олгох олон ажлуудыг бол хийж хэрэгжүүлсэн амжилтаараа энэ наадамд оролцож байна. За бид юуны түрүүнд бол орон нутагт тэгш амруулах боловсролын талаарх иргэд олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх чиглэлээр цуврал подкастуудыг хийж нэвтрүүлсэн байгаа. За дараагийн дугаарт нь бид нар тэгш амруулах боловсролын үзэсгэлэнг шингээсэн зочин багш гэдэг төслийг орон нутагтаа хэрэгжүүлж энэ төслийн хүрээнд ерөнхий боловсролын 19 сургууль сургуулийн өмнөх боловсролын 22 цэцэрлэгт бол арга зүй түгээндлэгрүүлж хүрч ажилласан байна. За энэ зочин багш төслийн хүрээнд хамгийн нэгдүгürt бол бид нар бүх багш нарыг бас сургалтанд хамруулж чадсан. Сургууль цэцэрлэгийн нийт багш нарыг бол тэгш амруулах боловсролын ерөнхий ойлголтыг дэлгэрүүлэх сургалтанд хамруулсан. За дараагийн дугаарт нь бид нар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдтэй ажилладаг ерөнхий боловсролын сургуулийн багш, цэцэрлэгийн багш нарыг арга зүйн сургалтанд хамруулсан. За ганцаарсан сургалтын төлөвлөгөө хийх чиглэлээр бол зөвлөгөө өгөх чиглэлээр сургалтанд хамрууллаа. За дараагийн дугаарт нь зочин багш төслийн хүрээнд бид нар сургууль цэцэрлэгийн дэмжлэгийн багуудад хүрч ажиллаа. За дэмжлэгийн багуудад бол газар дээр нь очиж бол дэмжлэгийн багийн ажлыг хэрхэн төлөвлөх вэ? Яаж байгуулах вэ? Дэмжлэгийн баг яаж үйл ажиллагаагаа явуулах вэ гэдэг талаар хурлыг хийж хамтарч оролцож ингэж ажиллаа. За мөн бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд ажилладаг багш нарт зориулаад ганцаарсан сургалтын төлөвлөгөө яаж хийх вэ гэдгийг газар дээр нь зөвлөж хийсэн төлөвлөгөөн дээр нь туслаж ажилласан. За мөн одоо сургуулийн өмнөх боловсрол болоод ерөнхий боловсролын сургуулийн менежер, удирдлага, арга зүйч нарт бол одоо ганцаарсан сургалтын төлөвлөгөөр ажиллаж байгаа багш нарын цалин хөлсөн дээр нэмэгдэл урамшуулыг хэрхэн тооцоож үнэлж болох вэ? Үр дүн хэрхэн харах вэ гэдэг чиглэлээр зөвлөж ажилласан. За багш нарт бол бас тохируулах сургалтын хэрэглэгдэхүүн гэж юу хэлэх вэ? Тохируулгыг хэрхэн багш хийх вэ гэдэг чиглэлээр бас ойлголт мэдээллийг өгч зөвлөн туслаж ажилласан байна. За манай цэцэрлэг дээр бол үндэсний хэмжээнд бол тэгш амруулах боловсролыг дэмжих гэдэг төсөл орон нутгийн одоо боловсролын яам за Азийн хөгжлийн банкны санхүүжилттэйгээр манай орон нутагт сонгогдож бол манай цэцэрлэг сонгогдож хэрэгжсэн байгаа. Тэгэхээр энэ төслийн хүрээнд бол бид нар маш олон зүйлийг сурч мэдснэ. Энэ зочин багш төслөөрөө бас түгээндлэгрүүлж орон нутагтаа энэ төслийг бол тогтвортой цааш нь үргэлжлүүлэн авч явж байгаа нь бол манай бүлгийн хамгийн давуу тал юм а гэж бид нар бол энэ уралдаанд оролцож байгаамаа. За мөн бид нар төслийн хаалтыг бол Улаанбаатар хотод одоо бүх аймаг үндэсний хэмжээний одоо арга хэмжээнд одоо манай зөвлөх багш Сүнжидмаа багш оролцож, зочин багшаар оролцож бол үйл ажиллагаа өөрийн арга зүйгээ түгээндлэгрүүлж туршлага хуваалцсан ийм ажлыг хийсэн байгаа. Ингээд энэ орон нутагт тэгш амруулах боловсролыг хөгжүүлэх, арга зүйг дэлгэрүүлэх, түгээндлэгрүүлэх, туршлага хуваалцах, бусдад нөлөөлөх, иргэд олон нийтийн ойлголт мэдлэгийг өргөжүүлэх гэдэг энэ олон ажлуудаараа бид нар бол энэ алтан цул наадмын шилдэг мэрэгжлийн бүлэг гэдэгт өрсөлдөж байна. Ингээд та бүхэнд бидний ажлыг дэмжиж хамтран ажиллахыг хүсэж байна. Амжилт хүсье.